Сайн байцгаана уу? Шинэ бичлэгтэй тавтай морил. За энэ удаагийнхаа бичлэгээр та бүхэндээ 1-р курсаа төгссөн үний үднээс 1-р курсынхандаа нөгөөж орж ирж байгаа фрешмануудтай ерөнхийдөө бол зөвлөх байдлаар энэ бичлэгийг хийж бодсон юм аа. Тэгээд хийж байгаа газараасаа хөлсөл өчье. Би маш олон газар бичих гэж оролцсон. Би сургууль дээр байх үедээ дуурандаа бичих гэж оролцсон, өрөөндөө бичих гэж оролцсон, сургуулийнхаа өрөө түрээслээд бичих гэж оролцсон, гэртээ бичих гэж оролцсон. Сая гадуур баахан газар одоо Том Томсын business room гэдэг байдаг шүү дээ. Тэрийг тэнцээ олох гэж маш олон том томсуудаар орлоо. Нэг ч олцсонгүй. Тэгээд хөнгүү тийм газруудаар олох гэж орлоо. Ерөөсөө олцсонгүй. Тэгээд ганц үлдчихэж байгаа space нь машин байлаа. Тэгээд тийм тэгэхээр ойлгоно үсттэй уучлаарай. Гэхдээ бас айгүй дэжгүй харагдаад байгаа юм шиг байна. Манай салон дээр би ч айгүй саарл мал цохиод байгаа юм шиг санагдаж байна. Гэхдээ явах тий ойлгоно үсттэй та бүхэн. За тэгээд бичлэгтээ орцгоё. За ерөнхийдөө бол энэ бичлэгийн хүрээнд нийтдээ 10 зөвлөгөө өгөх болно. Тэгээд ерөнхийдөө бол 10 зөвлөгөөгөө өөрийнхөө туршлага болон ер нь энэ дээр анхаарал явуул зүгээр юм биш үү гэсэн зүйлсүүд дээр үндэслэж 10 tips гаргасан байгаа. Тэгээд 5-5-аар нь хуваацсан байгаа. Тэгээд эхний 5 нь болохоор ер нь Монголдо ч юм уу эсвэл одоо зуны хугацаанд хийх боломжтой хийж авах хэрэгтэй хийвэл зүгээр тийм 5 зөвлөгөө. Тэгээд дараа нь сургууль дээр очиод хийвэл боломжтой зөв тийм 5 зөвлөгөө ерөнхийдөө бол 5-5-аар нь хувааж бэлдсэн байгаа шүү. Тийм тэгээд жинхнээс бичлэгтээ орцгоё. За хамгийн ихний зөвлөгөө болохоор ерөнхийдөө бол их сургуулийн тийм lecture-ыг ерөнхийдөө бол үзэж үзээрэй нэгт. Тэгээд хоёр талаараа тийм academic paper, тийм одоо research paper гэх мэтчлэн зүйлсүүдийг уншиж үзээрэй. Тийм мөн бичиж үзээрэй гэж бол хэлмээр байна. За яагаад ингэж хэлж байна гэхлээр бид бүхэн ерөнхийдөө бол 10 жилээ төгсөж байгаа хугацаанд бид нэр их сургуулийн хичээлийг ямар одоо ритмтэй, ямар хурдтайгаар, ямар их зүйлийг нэг хичээл багтааж үздэг, хэр удаан ордог гэх мэтчлэн тийм одоо зүйлсүүдийг арай мдээгүй байгаа. Тэнгүү тэрийг очоод мэдэрч паниктжсэнээс одооноос эхлээд онлайнаар нэг үзэж үзээд тий онлайнаар YouTube дээр, сайтууд дээр тий маш олон төрлийн зүйлсүүдээс та бүхэн одоо lecture тийм олох боломжтой байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг lecture ойролцоогоор 1 цагаас 2 цаг 30 минутын хоорондоо хичээлээс шалтгаалаад өөрөдөг, зарим нь 4 цаг. Гэтэ ерөнхийдөө хөвчлэн одоо 1 цаг 30 минут эсвэл 2 цагаар ордог тийм lecture байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол YouTube дээр ч юм уу тэр олсон lecture зөв шууд ямар ч зогсоохгүйгээр, ямар ч удаашруулахгүйгээр нэг үзээд тэгээд тэмдэглэл хөтлөөд үзээрэй гэж бол хэлмээр байна. Тэгэхгүй бол би эхний хичээл миний хамгийн анхны хичээл болохоор history байсан. History World War II билүү. Ямарч тийм дайны холбогдлолтой хичээл байсан. Тэгээд яг би тэр хичээлээ хайцсан л да. Гэхдээ ерөнхийдөө бол тэр хамгийн ихний хичээл байсан. Тэгээд эхний хичээлтэй ерөнхийдөө бол хичээлүүд орохоос өмнө ингээд семестрт ингэж яваа шүү. Манай хичээл ингэж дүн гаргасан шүү. Ийм шалгалтуудтай ингэж явах ийм форматтай байгаа шүү гэдгийг танилцуулдаг тийм хичээл байдаг. Гэхдээ манай history хичээл маань ерөнхийдөө бол шууд хичээлээ ороод эхэлсэн. Тэгээд ингээд би чинь ингээд юу амьдралд анх удаага англи хэл дээр бүтэн англи хэл дээр хичээл ингээд үзэл явж байхад тэр ингээд нэг цаг 30 минут хичээлсэн байгаа. Тэгээд цаг 30 минутын хичээл дотор нэг чаптер үзээд дуусгацсан заяа. Тэгэл би бүр гарч ирэл би сая юу үзчихвэ? Сая юу байваа гэж одоо тэгээ би history-га trauma-тад хайцсан заяа. Тэгэхээр ерөнхийдөө олвол ингээд зундаа lecture үзээд за иймэрхүү форматтай хам байна, иймэрхүү хурдтайгаар бичвэл зүгээр юм байна, иймэрхүү хурдтайгаар note-taking хийвэл зүгээр юм байна. Ингэж note-taking хийвэл надад тохиромжтой байна гэх мэтчлэн зүйлсүүдийг арга барилаа олж авахгүй болвол очоод над шиг trauma-тай болох нэ. Trauma гэхтэй муухай trauma биш шүү. Зүгээр ер нь тийм паниктай одоо гинт шокны одоо байдалтай орох боломжтой байх нэ. Тэгэхээр ерөнхийдөө бол зуны хугацаанд ямар нэгэн байдлаар lecture recording-ууд үзээрэй гэж бол хэлмээр байна. Тэгээд нэмээд дээрэс нь мэргэжлээсээ шалтгаалсан ч шалтгаалаагүй ч маш олон төрлийн одоо маш олон хуудас тийм юмнууд уншин. Тэгээд маш хүнд үг хэллэгүүдтэй тийм номнууд унших болохоор ер нь тэднэртэй бэлтгэх гээд хүнд номнууд уншаарай гэж бол хэлмээр байна. Ном эсвэл article, research paper гэх мэтчлэн гэсэн тийм мөн дээрээс нь маш олон юм бичих болохоор бас бичээрэй гэж бол хэлмээр байна.
За тэгэхээр хоёр дахь нь болохоор find your own message story буюу бид бүхэн 3-7 хоногоос 3 сарын хугацаатайгаар ерөнхийдөө бол тийм habit маань тогтдог буюу дадал туршил маань бидний биеинд судаг байх нэ. Тэнгүүд 3-7 хоногийн хугацаатай бас тэр дадлыгаа keep up хийхгүйгээр явах юм бол бас ингээд дадал нь ингээд биеэс гараа явцдаг, майндаас гараа авчдаг тэгээд болов байх нэ. Тийм. Тэгэхээр энэгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхлээр зуны 3 сар бид нэр юу ч хийхгүйгээр ангаж хичээд гэзээлээ дээш хараад ихтгэх юм болвол бид нэр хичээлээ хийдэг тийм өөрийнхөө habit зуршил тийм дадлыгаа ерөнхийдөө бол ингээд хаягдаад тэгээд очиод хичээлээ хийдэг тийм сууж сурсан байдлаасаа гараа авчна гэсэн. Тэгэхээр сууж сурах гэдэг тийм habit-а бити алга болгоорой гэж бол хэлмээр байна. Тэгээд own message story гэдэг нь болохоор ер нь шалгалтандаа бэлддэг нэг төрлийн study method. Тэгээд хичээлээ яг хийдэг тийм нэг төрлийн study method-ыг ерөнхийдөө бол гаргаж ирээд явчих юм өөрөө олж аваад тэрийгэ хэрэгжүүлэх явах юм бол маш зүгээр санагдсан. Тэгээд би болохоор 3 сар жагаа юу ч хийгээгүй. Тэгэл наашаа яваал тэгээд угаасаа 3 сар Америкт байсан. Тэгээд тэнцэнэ ажил хийжсэн болохоор би ерөөсөө хичээлтэй холбогдолтой юм хийгээгүй. Тэгсэн болохоор би суух дадал зуршил гэх юм мартсан байсан. Тэгээд би ингээд яана гэдэг ингээд гайхаж ингэ сууж байгаад ерөнхийдөө бол бас 1-р курсын бишээ 1-р семестрийн дундуур би өөрийнхөө study техникээ ерөнхийдөө бол олж авч сэргээж авсан. Тэр нь би хичээлээ ихтэй болохоор Pomodoro техник гэж юм ашигладаг. Тэр нь болохоор 25-5 тэгээд 50-10 90-30 гэсэн байдлаар хичээлээ хийгээд амраад гэдэг тийм цаг хугацаагаар ингэж тооцоолж явдаг тийм зүйл байгаа. Тэгээд хичээлээ шалгалтандаа бэлтгэхдээ болохоор би whiteboard method-ыг ашигладаг. Энэ нь болохоор ер нь самбар дээр ч ер нь цаасан дээр ч бүх ингээд өөрийнхөө тухайн хичээлтэй холбогдолтой юмнуудыгаа сайхан бичиж тэмдэглэж жагаад тэгээд ингээд санаж байгаа юмнуудаа бичиж тэмдэглэнэ. Тэгээд санахгүй байгаа юмнууд blank үсэг ингээд зүгээр орхиод тэрийгээ дараа нь нөхөж ингэж нөхлөөсөө харж бичээд тэгээд бүгдийг арилгаад дахиад бичдэг тийм байдлаар би ерөөхдөө болоод шалгалтандаа бэлддэг юм. Тэгэхээр шалгалтнаа яаж бэлддэг вүлээ те хичээлээ яаж хийдэг вүлээ гэдэг тийм зуршлаа бити алга болгоорой. Хэрвээ тийм зуршил авахгүй бол тийм зуршлыг ерөөхдөө бол олж нэгээд аль нь чамд тухтай аль нь чамд боломжийн юм шиг санагдаж байна гэдгийг өөрөө багаар туршаад яваарай. Тэгээд өмнө нь 1-р зөвлөгөөтэй 2-р зөвлөгөө хослуулж болж байгаад тийм тэгэхээр хослуулаарай. За тэгээ 3 дахь зөвлөгөө нь болохоор өөрийнхөө 4 жилийн төлөвлөгөө гаргах. За энэгээр юу гэж хэлэх гээд байна гэхлээр бусад ихэнх сургуулиуд ихэнх гэж байгаа шүү. Сургуулиуд ерөнхийдөө бол зандаа ийм ерөнхий мэдлэгийн хичээлүүдийг заавалчгүй авсан байх хэрэгтэй гэдэг. Жишээ нь манай сургууль дээр болохоор Nature Science-аас 7 credit, Social Science-аас 7 credit, Humanities-аас 7 credit тэгээд ийм жижиг сажиг additional хэдэн 3-4 credit-уудыг заавалчгүй авсан байх хэрэгтэй гэдэг. Тэнгүү тэр хичээлүүдийг эхлээд авах уу эсвэл эхлээд мэргэжлийн хичээлүүдийг авах уу гэдэг тийм плана өөрөөсөө гаргана гэсэн үг. За тэгэхээр 3 төрлөөр плана гаргаж болно гэж бол миний толгойд буусан. За эхнийх нь болохоор бүх тийм ерөнхий мэдлэгийн хичээлүүдийг эхний хэдэн жилүүдтэй бүгднгийн дуусгаад тэгээ үлдсэн хэдэн жилүүдтэй дам мэргэжлийн хичээлийг авах. Тийм. За тэгээ хоёр дахь нь болохоор эхлээд угаасаа хэрвээ AP ч юм уу эсвэл тийм ер нь AP байхгүй байх юм бол ялчгүй эхний семестрийн эхний курстэй мэргэжлийнхэн тийм суур introduction хичээлүүдийг авч таарна. Тэгэхээр тийм тэрийг аавна. Тэгээд дараа нь болохоор дан мэргэжлийн хичээлүүд дээр фокус болоод угаасаа тийм prerequisite хичээл буюу introduction хичээлүүдийг ерөөдөө авчих юм бол цаашдаа том 200 level, 300 level, 400 level-ийн хичээлүүд нь нээлттэй болчих болохоор тэднийг авч явжгаад 3-4 курсынхаа сүүлийн семестрүүд дээр ерөөдөө бол аюул relaxing амархан хичээлүүд аваад тэгээд төгсчих боломжтой. За тэгээд 3 дахь нь болохоор гурвангийн тэр хоёрыг хослуулах. За ерөөдөө бол мэргэжлийн хичээлтэй тэр ерөнхий мэдлэгийн хичээлүүдийг ерөнхийдөө цугт нь аваа явчихна гэсэн үг. За миний хувьд болохоор би эхлээд мэргэжлийн бус ерөнхий мэдлэгийн хичээлүүдийг авч явжгаад тэгээд дараа нь мэргэжлийн хичээл рүү орно гэсэн тийм төлөвтэйгээр өөрийнхөө study тийм 4 жилийнхэн төлөвлөгөө гаргасан байгаа. Тэгээд миний ингээд хизээ ямар хичээлүүд авах нь ерөөдөө бол би өнгөрсөн жилийн өвөл бүгдийг гаргацсан байгаа. Угаасаа миний major requirement тодорхой авах ёстой credit тодорхой бүх юм тодорхой болохоор би ерөөсөө бүгдийг сайхан пландад гаргацсан. Тийм.
За тэгээд дараагийнх нь зөвлөгөө болохоор өөрөө өөрийнхөө стрессийг хэрхэн тайлах тийм арга барилаа олох. За ерөнхийдөө бол яг хуу олцсон байж магадгүй гэхдээ тэрийгэ аваа явуучих боломжтойгоор болгоно гэсэн үг. За тэгэхээр миний хувьд болохоор өөрийнхөө жишээн дээр тайлбарлах юм бол илүү ойлгомжтой болж магадгүй гэж бодож байна. Тэгэхээр ерөнхийдөө бол би одоо стрессээ Монгол байхдаа болохоор гэрте байхдаа би ингээд зурагтаар маш чанга ингэж дуу тавиад тэгээд дагаж дуулаад бүжиглж стрессээ гаргадаг байсан аахгүй юу? Тийм. Тэгсэн чинь би сургууль руугаа очисон чинь би ингээд надаа стрессээ тайлах боломж авахгүй, зурагт авахгүй, тэглэж дуу чанга тавьж болохгүй. Манай ингээд дурмын хан бүр ийм бичин шиг тийм нарийнхан ингээд хажуудлын айлын баг юу ярьж байгаа нь ингээд сонсогдохоор хажуудлын өрөөний юу сонсох одоо ярьж байгаа нь сонсогдохоор тийм одоо нэмхэн байсан. Тэгээд би юусоо эхний семестр бүр ингээд стресстэй зүхгээ. Тэгээд үнэхээр арга барилаа бүх зүйлийг туршиж үзсэн тийм. Нэг нь ч наалтаагүй. Тэгээд 2 дугаар семестрийнхэн бүр сүүлээр би яг өөрийнхөө яг яаж стресс тайлахаа олж авсан. За тэр нь болохоор би ингээд чихвч зүгээд тэгээд ингээд хөнгүү газар очиод тэгээд чихвчээ тултан чангалаад тэгээд ингээд сайхан дээс үсрэх. Би тэрийг эртгэн олохгүй явдаа гэж би их ботсон. Хэрвээ би ингээд одоо Монголдо стрессээ яаж тайлдаг аргаа олцсон. Тэгээд аваа явуучих боломжтойгоор олцсон байх юм бол oh my god би бүр айгүй жаргалтайгаар бас ингээд 1-р семестрийг бол давах боломжтой байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө бол стрессээ тайлах аргаа ингээд заавалчгүй нэг юмтай ингэж хамааралтай биш яг авч явбал ингээл очиод хэрэгжүүлэх боломжтой тийм одоо стресс тайлах аргаа ерөнхийдөө бол олоорой гэж бол маш гүн гүнзгийгээр одоо захиж хэлье. Тийм. За дараагийнх нь зүйл болохоор no expectation, no disappointment. За ер нь ингээд угаасаа бид бүхэн ингээд сургуулаа авсан ч юм уу эсвэл ингээд оюутан болох ч байгаа. Тэгээ гадаад руу явж ийн амьдрал сайхан бүх юмнуудыг амар гоёор төсөлж байгаа. Яг л нөгөө кинон дэр гардаг шиг л одоо коллежийн оюутнуудын амьдралыг амар гоёор төсөөлдөг. Тэр төсөөлөлтөд нийцгүй байх өндөр магадлалтай зүйлсүүд маш олон байдаг. За ерөнхийдөө бол миний хувьд гэх юм бол би ингээд одоо сургуульд орчоод тэгээд би сурна гэдэг талаар нэг амар санаа зовоогүй байхгүй юу. Би шууд ингээд парти гарч ороод би бүр амар ална гэж ерөнхийдөө бол өөрийгөө төсөөлдөг байсан байхгүй юу. Тэгээд би яг сургууль дээр ирсэн чинь маш олон одоо асуудлуудад тулгарсан хичээл ном, шалгалт, шүүлэг, дээшээ доошоо яасан, нойр, хоол, унд гэдэг миний ерөөсө төсөөлж байгаагүй эсвэл ингээд бодож амжаагүй байсан тийм асуудлууд ч юм уу тиймэрхүү зүйлсүүдийг маш ихээр гарч исэн. Тэгээ би өөрийгөө academic weapon болно гэж бодсон байхгүй юу. Би ерөнхийдөө 10 жилдээ те straight A student бол байсан. Тэгсэн чинь би тэр талаараа бас ингэж бодоод за би одоо коллежид ороод гэсэн өөрийгөө хичээж байгаа straight A болно. Би academic weapon болно. Гэсэн чинь би яг үнэндээ academic victim болсон заяа. Тэгэхээр ерөнхийдөө болвол өөрөө дээрээ тавьж байгаа expectation-ээж бууруулаад ер нь expectation тавихгүйгээр тэнцээ очиод ийм байх байх, тийм байх байх гэсэн төсөөлөлгүйгээр ямар ч expectation-гүй, ямар ч юмгүй байгаа бүх зүйлийг хүлээгээд авахтаа билээ гэдэг байдлаар ерөнхийдөө бол хандвал маш зүгээр. Тэгэхээр no disappointment гэсэн. За ерөнхийдөө бол сая болохоор эхний 5 зүйл буюу сургууль дээр очихоос өмнө хэрэгжүүлвэл зохимжтой 5 зөвлөгөө өгчлээ. Одоо сургууль дээр очсны дараагаар өгөх 5 зөвлөгөө. 5 санамж. Тийм. За тэнгүүд хамгийн эхлээд болохоор маш жижигхэн мөртлөө бас чухал юм шиг надад санагдсан. Энэ нь болохоор өөрийнхөө одоо аль анги чинь хаана, аль барилгад, хаашаа зүгтээ, аль ангид орох олох. Над дээр юу болсон бэ гэхлээр яг манай ээж хоёр болохоор бас ингээд чи ингээд айл тийшээ яваад тэр ингээс чинь хэдэн минутын цаашаа яаж явах юм ингээд замаа ингээд олцохоо эхлээд ингээд 7 хоногийн өмнө гарч ороод тэгээд айл анги нь яах вэ ийх вэ гэдгийг ингээд бодоод олцохоо тэгээд тэгэх юм бол эхний өдөр явхад сандчиж наашаа явахгүйгээр айгу амар 50 байх болно штэ гэдгсэн баггүй. Тэгэхээр би за тэгвэл тэгээд би дандаа ингээд нөгөө том барилгуудыгаа олж чичээд за энэ ч орох юм энэ ч очих юм байна энэчнээс энэ хүртэл хэдэн минутын зайтай байна. Тэгэхээр би энэ үедээ нэг уухан авчаад явахд бол боломжтой мэн эсвэл энэ үедээ гүөх хэрэгтэй мэн гэх мэтчлэнгээр тооцооллуудыгаа ерөнхийдөө бол хийсэн байхгүй юу. Гэхдээ нэг алдсан юм нь би ангиа олоогүй зүгээр тэр барилга руугаа ороогүй барилга нь хаана гэдгийг мэдэн гэхдээ ангиа ололгүйгээр би зүгээр хаана байдгийг мэдсэн байхгүй юу.
Тэгээд тэгсэн чинь яг ингээ хамгийн ихний хичээлийн 7 хоног болвоо. Тэгсэн чинь манай сургуулийн Wi-Fi тэгээд ийм нөгөө сүлжээ нь муудаад тэгээ ялангуяа ингээд би T-Mobile авсан байхгүй. Тэгсэн чинь T-Mobile-ийн сүлжээ бүр ингээ таг гацчихмацаа заяа. Тэгээд би ингээ ангиа олж чадахгүй ингээ санчиж наашаа цаашаа гүвгээд тэгээд ингээд би баахан хүмүүсээс тэр нөгөө сууж исэн нөгөө лобби дээр сууж исэн хүмүүсээс миний анги хаана юм бэ? Гууж ин олоод өгөх гэж мэгж гууж ингээд амар их цаг алдаж би эхнийхээ хичээлээс бараг хоцорсон заяа. Тэгэхээр яг бүх сургуулиуд ерөнхийдөө бол Wi-Fi-ийн эхний 7 хоногт тийм боломж иж байхгүй л дээ. Гэхдээ ерөнхийдөө бол эхний өдрөө айгүй тайван хичээл гэж сандарч явж байхад бас ангиа олохгүй наашаа цаашаа явахгүйгээр өмнө нь очиод за миний анги юм байна, энэ явах юм байна, тэнд явах юм байна. Тийм гэсэн одоо мэдээллүүдийг толгойн дотор суулгаад авчих юм бол илүү тайван, илүү peaceful, илүү calm хичээлдээ орох нэ. Тийм. За тэгээд хоёр дахь зөвлөгөө нь болохоор professor they don't care about us. Алт натар go to office hours. За. Ерөнхийдөө бол профессорууд 10 жилийн бүх сургуулиуд хэлсэн шүү дээ. Ингээд их сургуульд орохоор та нар багш нар чинь чамайг тоохгүй, ингэхгүй тэхгүй гэд that's true. Ингээд үнэн заяа. Нэрнгээсээ л тоохгүй. За ер нь ингээд их сургуулиуд чинь за манай сургуулийн хувьд болохоор Research University болохоор нэлээд том ийм одоо сургууль тэгээд нэлээд их хүүхдтэй сургууль. Тэнгүүд нэлээд их хүүхдтэй гэдэг чинь introduction level-ийн миний авж байгаа тэнгүүд ийм prerequisite team жижигхэн хичээлүүдийг маш олон хүүхдтэй танхимд заадаг заяа. Тэнгүүд тэр маш олон танхимд одоо хүүхдтэй танхим зааж гинэ гэдэг чинь намайг нөөрэс хийн гэж бодлоо штэ. Тэнгүүд ингээд зарим хичээлүүд нь attendance аавн, зарим хичээлүүд нь авахгүй, зарим хичээлүүд нь lecture recording хийн, зарим хичээлүүд нь хийхгүй гэдэг маш олон төрлөх байдаг. Тэнгүүд чи тэр хичээл дээр явчих болно, явахгүй жиж болно. Тэр хичээлийнхэн чи даалгаврыг хийчих болно, хийхгүй жиж болно. Ер нь бол хин ч чамайг хөөе хийгээч гэж хэлэхгүй. Тийм тэгээ чи унуул чиний хох тэгээд сайн агуул чиний тэгтээ авч байна л гэсэн. Тийм тэгэхээр айгүй амжилттай байгаа. Тийм. Тэгээд дээрэс нэг жижиг юм хэлэхэд юу lecture хоолнд сууж байгаа үед ингээд нээл орж болох юм болохгүй гэж юу асуудаг шүү заяа. Тийм. Хичээл ерөнхийдөө бол ингээд гай болж авахгүй, саад болж авахгүй л хахад бол чи гараа ирнэ үү, босч орно уу, хоцорч ирнэ үү хинт шамаагүй. За go to office hours гэдэг нь болохоор ерөнхийдөө бол та ингээд профессор болгон одоо ингээд office hours-тай буюу яг ингээд би энэ өдрийн энэ цагуудад би та нарын асуултанд хариулах боломжтой шүү. Тэгээ асуух асуулт байвал та хэд хурж ирээд ингээд асууж болно шүү. Би ингээд аж аргалтайгаар та бүхэнд асуулнаа гэдэг тийм цаг байдаг байхгүй юу? Тэнгүүд би эхний семестртээ болохоор би нэг ч удаа office hour дээр очиж байгаагүй. Яагаад гэвэл надаа ерөөсөө асуулт алга би гайгүй очиод явах тлээ ингэсэн гэж бодоод би ерөөсөө очтгоос байхгүй юу. Хүн болгон л go to office hours гэж хэлдэг. Гэтэ I don't care. I don't have anything to ask гэдэг боддогс байхгүй юу. Гэхдээ би тэгээд 2 дугаар семестр дээр нь за яг нэг ингээд шалгалт өгөөд ирсэн чинь би яг нэг юм ингээд бүр яг ойлгохгүй болоод ирж байна. Бүр ингээд толгой гацаад жинхэнэ толгой чи ерөөж зааж магаа. Тэгээд би бүр ингээд гээд ингээд байж хаад за ер нь office hour дээр очиж үзэх юм байна гээд тэгээд psychology хичээлийн office hour дээр очсон байхгүй. Тэгсэн чинь ёо манай профессор чи ямар хөөрхөн байт юм бэ. Миний тэр ойлгохгүйсэн юм дээр нэмээд миний санахгүйсэн юмнууд, миний бичиж тэмдэглэж амжаагүй юмнуудыг бүгдийг хэлээд өгсөн заяа. Тийм. Шалгалтын өмнө. Гэтэ шалгалтын өмнө амар олон хүмүүс ингээд ирж гинт ингээд багш нартай ирж мэрдэг болохоор шалгалтын өмнөхөөс ер нь эхнээс нь ахуулаад office hour дээр нь очиод асуух юм байхгүй байсан ч гэсэндээ чи ингээд note taking хийж амжаагүй зүйлсүүдийг очиод асууж болно. Эсвэл би ингээд таны хичээл дээр яаж ингэж одоо note taking хийгээд юм уу? Яаж би ингээд одоо идэвхтэйгээр хичээлдээ оролцох вэ гэвэл та зөвлөж чадах уу матгүй ч юм уу те? Эсвэл ингээд хувийн те сэтгэл зүй та ер нь ямар сэтгэл зүгээ төгсдөө ялаа илээ би ингэж байгаа гэх мэтлэн зүйлсүүдийг ер нь л асуувал тэр хүн хэлээл үгэн. Тэгэхээр ямар нэгэн байдлаар office hour чинь хичээлдээ давхцаагүй болвол заавалчгүй очоорой гэж бол хэлмээр байна. За тэгээд дараагийнх нь болохоор imposter syndrome is okay. За ерөнхийдөө бол их сургууль орж байгаа бүхэл freshman-ууд ер нь ингээд imposter syndrome ерөнхийдөө бол одоо хүртэх одоо мэдрэх боломжтой байдаг. За энэ нь юу вэ гэхээр өөрийгөө ингээд юу ч чадахгүй юм шиг өөртөө итгэлгүй I don't deserve this place би энэ газрыг ерөөсөө одоо
хүртэх ёсгүй гэх мэтчлэнгээр ер нь бодож би ер нь хийм бэ? Ямар лаг хүүхдүүд вэ? Би одоо юу ч хийм бэ штэ? Би ч сугны үс юм бэ штэ гэх мэтчлэнгээр ер нь одоо бодох тийм зүйлсийг импостер синдром гэж амархнаар тайлбарлуулт тийм байгаа. За тэнгүүд ер нь хүн болгоно тийм бодолтой байж байгаа. Тийм. Тэгээ нэг зүйлийг маш сайн санаарай гэж бол хэлмээр байна. Энэ нь болохоор таныг тэр сургууль ямар нэгэн зүйл дээр чинь итгээд тэгээд таныг авсан гэсэн үг. Таныг тэр олон хүмүүсээс шалгал одоо ингээд аппликейшнуудаас аппликейшнийг уншаад үнэхээр л манай сургууль таарах юм байна гэж бодоод таныг авсан гэсэн үг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар би энэ газрыг deserve хийхгүй гэсэн тийм бодолтой байвал тэр бодлоо зогсоогоорой. Тэгээд угаасаа чадна гэдгийг чинь мэдээд тэр сургуульд авсан. Мэдээж эрэг та чадна гэж өөрийгөө бодоод тэр сургуульд орсон. Тэгэхээр хүн болгон л тийм мэдрэмжтэй байгаа, хүн болгон л давж тулдаг. Тийм болохоор тийм мэдрэмж төрсөн ч гэсэн okay, that's okay. Би ингээд энэ газрыг deserve хийхгүй байсан ч болно. Гэтэ би deserve хийх хүртэл хичээнэ гэдэг тийм бодолтой байх юм бол маш зүгээр шүү. Маш зүгээр. За тэгээд 9 дэх нь болохоор watch what you're eating. Боёо ерөнхийдөө бол freshman 15 pound гэд маш тийм алдартай үгнүүд байдаг. Ер нь тэгээ гэр бүлээсээ холдож байгаа тий өөрөө өөрийнхөө бүх юмнуудыг өөрөө бедан шийдвэр гаргаж байгаа гэдэг утгаараа ер нь freshman-ууд буюу эхний жилийн оюутнууд ингээд 15 pound нэмдэг гэсэн тийм одоо яриа байдаг. Гэхдээ хүн болгон бас тэггүй байх боломжтой. За тэгэхээр бидний юу идж байгаатай холбоотойгоор бидний mindset, миний тархитэй, миний бие, мах бод, арис бүхэл юмнууд ерөөхдөө бол одоо шийдэгдчихэдэг. Тэгэхээр яг ингээл Америкт очсон гэл нөгөө ийм dining hall-уудаар чинь дүүрэн пицца, бургер, fries, шарсан юм, хуурсан юмнууд зөндөө байгаа заяа. Тэр зөндөө болгоныг өдөр болгон идээд газ давндаа уугаад явах юм бол ясны ширэгдэл мэрэгдэлтэй тархитлагоочтой ажиллахгүй хэрэгтэй хүмүүс ногоогоо авахгүй аминдим авахгүй нүүрсөө суург гэх мэтлэн зүйлсүүдийг авахгүйгээр дандаа бүргэр идэл пицца идэл ч юм уу эсвэл ийм хогийн ийм шарсан уурсан юм идээд яваад ах юм бол 15 pound байтугай нэмнэ. Тэгээ нэмээд дээрэс нь одоо тархичин сайхан үйл ажиллагаагаа явуулж чадахгүйгээр болоод тэгээ хичээлээрээ унах нэ. За тэгээд миний хувьд болохоор би яг ингээл хичээл эхлээл за ер нь энэ хоол унд чинь юу вэлээ гэх тэгээд би ихний нөгөө ингээд ямар хоол байна гэдгийг анзаарч чадахгүйгээр би шууд ингээд юу айгүй их бүргэр ицэн. Тэгээд ээж уучлаарай. Тийм бүргэр ицсэн. Тэгээд бүргэр итгэр чинь тийч ингээд шарсан уурсан болоо. Тэгээд дээрэс нь толгой молгоо айгүй өвдөж мөгдөө. Тэгээд нэг юм амар хүнд ийм филингтэй яваад нэлийн 7 хоног бол амар ийм залхуу хэцүү хичээл номж толгой доторх орохгүй амар дээрэс нь нөгөө импостер синдром бүх юм давхцаад бүр амар юм болцоос ахгүй. Тэгээд би за ер нь энэ хоол моолондоо анхаарч эхлэе гэж бодоод би өглөөдөө олвол өндөг тараг маргаа уугаа тэгээд дараагаар нь өдөртөө хөрхэн салаад малаадыг нэг дахин махад олж мөлж идэж мэдээд яваад хахад бол нэлийн ийм арай бие мах бодийн хувьд арай ийм хөнгөн ийм шингэн явж болж чадсан. Тэгэхээр хоолндоо анхаарчих юм бол бас нэлийн олон зүйлсүүдийн асуудал шийдэгдэх болохоор бас анхаараарай гэж бол хэлмээр байна. За тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор яг өмнөх 5 даа орох байсан юм шиг байна. Тэр нь болохоор college product буюу ер нь юу авч явбал зохимжтой юм бэ гэдэг. Очоод юу авбал зохимжтой юм бэ гэдгийг юм хэлж хэлнэ гэсэн. За тэгэхээр хамгийн ихэнд болохоор Монголоос авч явахдаа дээл аваа авчаарай гэж бол хэлмээр байна. Дээлийг ерөөдөө бол зарим хүмүүс ингээд гоёлын дээл аваа авчдаг. Гоёлын дээл болно. Гэхдээ ингээд наашаа цаашаа гарч ороход ч юм уу эсвэл өрөө мөрөндөө жоохон даарахад ч юм уу ингээд нэг хальт нөмрөөд гараад явчих. Эсвэл ингээд одоо ийм хүнжил мүнжил чинь илүү ингээд нэгэн байгаа ч юм уу дараад ах юм бол дээгүүрээ дээлийн нөмрөд явчихна. Наашаа цаашаа ингээд дэлгүүр гараа явахад бол дээлийн нөмрөө гарчаад хүн болгоо гэдэг ингээд харж мараад айгүй одоо яриа мараа өгөхөд бас юм боломжтой байдаг. Тэгээд хичээл зарим номын сангууд бол нэлийн хүүтэн байдаг. Номын санд дээлээ нөмрөөд сууж явах юм бол бас айгүй cozy амар calm нэг л тийм Монголоос хамжуулсан тэгээ бас сэтгэл дэвтээсэн байх болно. За тэгээд дараагийнх нь зүйл болохоор таавчиг. Таавчгийг ерөнхийдөө бол тэнцэнээс авсан ч болно, Монголоос авсан ч болно. Гэтэ одоо ийм маш тухтай, тэгээ хөл өвтгөхгүй, тэгээд ийм
өрөөндөө өмсөө явах тийм тавчиг. Тэгэхгүй бол ямар өрөөний ямар хүнтэй орж байгаа мэдэхгүй болохоор жоохон зарим улсын ч гэж яг хөө зарим хүмүүс жоохон заван байх талтай байдаг. Тэгэхээр энэ хөл цөмцгэн явахгүйгээр эсвэл ийм готалтайгаа явахгүйгээр тавчиг солиод өмсөд байх юм бол аюу цэвэр цэмцгэр явна гэсэн үг. Тэгээд ингээд нөгөө усанд орохдоо бас ийм сольдог тавчигтай байх юм бол зүгээр би нөгөө нэг ийм зүгээр энгийн өрөөндөө өмсөх тавчигтай гэжсэндээ усанд орохдоо тавчиг мавчгаа яг ингээд зун Америк явахад авчирд байхгүй. Тэгээд би ээж аваад захиад тэгээд нэг юм нөгөө эрхийн өрөө тэгээд долооврын дунд ороод идэг нэг тийм салаанд ордог нэг тийм тавчиг байдаг шүү дээ. Тийм тавчиг авч яваа тэгээд усанд ордог байсан. Тэгэхээр яа тэр усанд хин яач орсон бэлээ те. 14 яаж ч манайх чи юм олон нийтийн bathroomтэй байсан болохоор тэгээд нэмээд бүр юм gender inclusive заяа. Бүр алайсан. За тэгээд дараагийнх нь болохоор Монголоос авч явах бас нэг юм байгаа. Тэр нь болохоор арт эсвэл одоо чацарган, хайнс, нэрс гэд найруулчдаг юмнууд байдаг шүү дээ. Тийм найруулчдаг юмнуудыг аваа явуучих юм бол ийм хамар шуухтнах тийм үед бол угаад уучгаад бол маш зүгээр санагдсан. Би энэ чинээс арт авч явсан. Чацарган мэтрэн найнс нэрс авч явдаг байж гэж би сүүлд ингээд 5 удаа ханиад үзснийхаа дараа бодож олсон. Тэгэхээр яг ийм заавалгүй трафик мөрөлөө ч юм уу эмэн бүтээгдэхүүн уухгүйгээр ингээд эмчлэх боломжтой тийм ханиад шуухна байдаг шүү дээ. Тиймэрхүү зүйлсийг бол эмчилгээнд бол ийм арт гэн солирч чацарган нэрс анс гээд өөрийнхөө дуртай төрлийн юмнуудыг аваач юм бол зүгээр санагцсан. За тэгээд дараагийнх нь болохоор Америкт шүл ерөнхийдөө бол аюу Америкт за ерөнхийдөө бол Америк дээр л тулгуурлаа ярьчих. Америкт ер нь тийм шүл мөлөө хоол аюу баг байдаг. Тэгээд заавалчгүй гадуур руу явж ингээл рамен идрэж мэдээл тийм Монголынхаа сайхан шүл мөлийг сонсох үе болоод зөндөө би тэнгүүд семестрийн дундуур, жилийн дундуур манай ээж хоёр Монголоос одоо юм баахан юм пакеттай жижигхэн ингээд бэлтцүүд авчираад ирсэн. Одоо ийм лавшаа мавшаа хийхэд ихтэй тийм нөгөө борцтой чинь ингээд хатаасан баг штэ. Тэгэхээр тийм борцтой тийм лавшаа гуралтай шүлгүүдийг аваад ирсэн байсан. Тэр гуралтай шүлгүүдийг бүгдийг ингээд жоох ингээ ядарч модарсан үедээ ингээ гаргаж ирээд идээд хийгээд иччихэж бол нэлээд амар байсан. Гой мой мэдгүйгээр тийм шүл аваач юм бол маш зүгээр санагцсан. За тэгээд нөгөө арцсан үрэл арал марал гэж байдаг шүү дээ. Тэнийг та нар өөрөө аваа явахаа мэдж байгаа хөө. Тийм. Энэ эдэн зүйлсүүдийг яг та нар мартаж магадгүй гэж бодсон. Тэгээд надаа өөрийнхөө хувьд болохоор мартсан юмнуудыгаа хэллээ. Тэгээд мэдээж ерөө пассвортаа мартчих болохгүй. Тэгээд очиод бол нэлээ их юмнуудыг түрээсээс нэлээ их юмнуудыг авах шаардлагатай байдаг. Тэгээ хөрөгч. Тэгээ microwave тэгээд үлгүүр гэх мэтлэнгээр маш жижиг сажиг юм дээр маш их мөнгө зарцуулдаг болохоор бас мөнгөө бити мартаарай гэж бол хэлмээр байна. Тэгээд энэ хүртэл миний бичлэгийг үзэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзна гэдэгтээ итгэлтэй байна. Тэгээд би аль болох ойрхон одоо бичлэг хийхийг хүсэж байна. Гэхдээ надад бичлэгний санаа ер нь илүү маш хомс байгаа болохоор та бүхэн ямар бичлэг үзмээр энэ бас комент хэсэгт бичээрэй. Тэгээд таалагдсан бол лайк дараарай. Тэгээд асуулт ч юм уу сэтгэл байх юм бол доор комент хэсэгт бичүүлдээгээрэй. Тэгээд хэрвээ та бүхэн миний бичлэг таалагдсан бол ер нь цаашдаа миний бичлэгийг үзмээр санагдсан бол subscribe дараарай гэж бол хүсье. Тэгээд тарахгүй жисэн болно л доо. Тэгээд хэрвээ бас миний бичлэгийг үнэхээр таалагдаад тий тэгээд цаашдаа үзэхэд шууд цаг алган үзмээр ах юм бол хажуугийн хонхон дээр нь дарчих юм бол намайг бичлэг оруулах болгонд ерөнхийдөө бол notification очино. Тэгээд би удахгүй 1000 subscriber хүрэх гэж байгаа. Тэгэхээр ерөөсөө айгүй жоохон хүмүүс дотоо байгаа болохоор subscribe хийгээрэй. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Bye.